Монголын төмөр зам China Energy компанитай урт хугацааны 16 жилийн тээвэрлэлтийн гэрээ хийсэн. Одоо 8 сар хагас болж байна. Яг өнөөдөр одоо бид яг энэ 5-7 өртөөнөөс гашуун сухад чиглэлд гэрээгээр хүлээсэн үүргийнхаа дагуу 5 сая дахь ачаага тээвэрлсэн ийм амжилттай өдөр болж тохиож байна. Өнгөрсөн онд бид Монголын төмөр зам компани нийтдээ 8.7 сая ачаа тээвэрлсэн. 26 оны хувьд бид 18 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ачаа тээврийн үйл ажиллагаа компани нийт албан агчид амжилттай тээвэрлэж үйл ажиллагаа бол чигдэрсэн баг. За одоо бидний өмнө тулгамдж байгаа нэг зүйл бол одоо компани энд ажиллаж байгаа ростроор ажиллаж байгаа 800 гаруй хүний одоо амьдрах байр, ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгаа. Тэгээ өнөөдөр зам тээврийн сайд энэ цогццын болон 5-7 өртөнд одоо ажиллаж байна. Мөн аймгийн засаг дарга, цогццын сумын засаг даргатай хамтран энд газар дээр нь ажилдаа танилцаад албан агчдын орон сууц цаашид одоо Монголын төмөр зам компани албан агчдын хотхныг барих ингэснээрээ энд ажиллаж ростроор ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал, хүүхэд болон ар гэрийнхний амьдрах байр, сургууль соёлыг цогцоор нь шийдэх юм төлөвлөгөө гарган ажиллаж байна. Компанийн хувьд бол нийгмийн асуудлыг шийдэх жил болгож 26 оныг зарласан байгаа. Тэгээ гашуун сухат болон энд ажиллаж байгаа 3 өртөөнийхөө албан агчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал бид одоо цогццын өртөөнд нийт албан агчдад зориулсан спорт зал барих, ажилтнуудын хоолны газрыг барих. За 5-7 өртөөнд бол 50 хүний одоо дотор байр гэдэг юм уу те рострын ажилтдаг орон сууцуд дотор байр байгаа. Үүнийг өргөжүүлэх одоогоор манай энд ажиллаж байгаа албан агчид бол одоо та бүхэн харж байгаа энэ 5-7 өртөө болон одоо энэ хооллох газартаа бол одоо офисоо одоо амрах байр болгон ажиллаж байгаа. Энэ нь бол одоо ачаалттай ажиллаж байгаа нийт албан агчид бол цаашдаа энэ байдлаар ажиллах юм боломжгүй болно. Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд бол нөлөөлөх үс байгаа. Энийг одоо даруй шийдэхээр ажиллаж байна. Мөн цогццын өртөөнд бид бас албан агчдынхаа одоо гэр бүлээр ажиллаж байгаа албан агчдаа зориулж бас орон сууц худалдаа авах тодорхой төсөв тавигдсан байгаа. Тэр худалдаа авалтыг хийх зэрэг ажлууд хийж байгаа. Мөн манай цогццын өртөөнд 120 айлын албан агчдын орон сууц үүдэг. Үүнийг иж бүрэн засаж сайжруулах, ингэснээр рострын ажилчдыгаа амрах тухтай, ая тухтай байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх ийм асуудлуудыг шийдвэрлэж ажиллаж байгаа. Тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд за нүүрс тээвэрлэлт одоо энэ жилийн хувьд China Energy компани 6.4 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Одоо бид 3 дугаар сарын сүүлээр урагшаа явж China Energy-тэй дахин хилцээр хийж одоо энэ ачаагаа 10 сая болгохоор энэ жилийн хувьд төлөвлөж байна. Эх жил одоо хил олонтын төмөр зам 4 сард орно. Энэ 4 сард ороход Монголын төмөр зам компани бол одоо тээвэр, вагон, зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний хувьд бас бүрэн хангагдсан байх ёстой. Тэрний бэлтгэл ажлыг хангах хил олонтын төмөр зам орсноор одоо манай энэ одоо яг энэ зогсож байгаа 5-7 өртөөнөөс одоо өдөрт нэг 8 галт тэрэг дунджаар явдаг бол одоо холболтын төмөр зам орсноор 20-с 30 галт тэрэг 24 цагаар ажиллах ийм шаардлага үүсэж байгаа. Энэний бэлтгэлийг хангах одоо энэ жилийн ажил бол том зорилттой байна. Одоо холболтын төмөр замаарууд ингээ явсан тохиолдолд бол жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх ийм боломжтой болно. Тэр 30 сая тонн ачаа тээвэрлэхийн тулд бид энийг өдөрт 20-с 30 вагон явж иж 24 цагаар явж иж энэ хүчин чадлыг бүрэн хангаж ажиллах ийм боломжтой болох. Сая сайд ярианда нэг яг одоо өөр орон нутгаас за энэ жилийн хувьд бас ерөнхийдөө
зам тээврийн яам болон Монголын төмөр замаас барьж байгаа бодлого бол одоо энэ рострын ажилчдыг халах аль болохоор энэ говийн бүсийн аймагуудаас доктор сууршилтай ажиллах ийм олсон хүчнээр хангах ийм бодлого явуулж байгаа. Тэгээ манай компанийн хувьд одоо төв офс дээр ажилладаг ажилчдынхаа 40%-ийг орон нутагт шилжүүлсэн байгаа. Цаашид бол одоо бид одоо энэ бодлогын хүрээнд 1 сарын 1-ээс одоо тодорхой энэ орон нутагт суурин ажиллах ажилчдынхаа цалин 43%-аар одоо нэмэгдэл олгож шийдвэрсэн байгаа. Энэний хүрээнд одоо бас 80-аад ажилчид өргөдлөө өгсөн. Бид нар бол энэ оныхоо төсөв мөнгөнд суулгаад ингээд явж байгаа. За